Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 2025 оны 11-р сарын 11. Өнөөдрийн мэдээ бол сүүлийн үед олонний анхаарлыг татаж байгаа төсвийн хуультай холбоотой. Энэхүү хуулийн мөрөөр мэдээ хийж байгаа шалтгаан бол мэдээж эрүүл мэндийн даатгал. Засгийн газар хаагдсан үндсэн шалтгаан бол төсөөгөө байсан шалтгаан бол мэдээж Obamacare, Affordable Care Act-ийн санхүүжилтийн асуудал байсан. Бүгд найрамдах намын зүгээс бол үндсэндээ энэхүү төсвийн хуулиас Obamacare даатгалын төсвийн татаасныг хасаж батлах ийм саналтай байсан. Харин арч улсын намын хувьд энэхүү Obamacare даатгалын санхүүжилтийг заавал батлана гэж санал зорилжсон. Үндсэн шалтгаан бол ийм байна. Өчигдрийн хувьд бол арч улсын намын 10 сенатор бүгд найрамдах намтай тохиролцсны үндсэн дээр энэхүү даатгалын санхүүжилтийг энэ удаад багтаахгүйгээр ийхүү төсөв батлагдж байх шиг байна. Тиймээс энэхүү үүсэт байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор даатгалын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа тухай Peak Point даатгалын компани мэргэжилтэн майд цэцэгтэй уулзж байна. Урилга хүлээн авч оролцож байгаа майд цэцэгтэй маш их баярлалаа. Сүүлийн үед Америкуудын өөрсдийн хэлдгээр бол маш crazy байна. Төсвийн хямралтай өчигдөр дөнгөж Сенатын танхим хуулиа баталлаа. Ингээд өнөөдөр бол амралтын өдөр маргааш хаус буюу доод танхим хуралдаж баталнаа гэсэн ийм хүлээлттэй байна. Төсвийн хуулийн гол асуудал бол үндсэндээ даатгалд өгж байсан санхүүжилтийг хасгаар болсон байгаа. Тиймээс хүмүүсийн дунд бас ойлголт муутай байна. Тодорхой бас байдал байна. 11 сарын 1-нд Open Enrollment эхэлсэн байгаа. Энэ хууль хэрхэн нөлөөлөх бол одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалын явц ямар хуу байна, тийм ээ? Саяын үүссэн нөхцөл байдалтай холбоотой хуультай холбоотой цаашдаа хэрхэн өөрчлөгдөх бол энэ тухай сүүлийн үеийн мэдээллийг манай үзэгчтэй хуваалцаач. Их баярлалаа. Миний хувьд өнөөдөр бас гэрээс энэ ярилцлаганд оролцож байгаа учраас background эднэрийн маань бас болгоно уучлаарай. Тэгээд эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдал тун төвөгтэй байна. Тэгээд Америк нэгдсэн улсын засгийн газар хаацсан үе талгаа буцаад нээгээд хоёр талын зөвшөлтөд хүрж байгаа энэ асуудлууд дээр гол огцоо болж байгаа асуудал нь мэдээж эрүүл мэндийн даатгалтай холбоотой, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөй холбоотой энэ асуудал тун чухал асуудал, гол огцоо номер 1 асуудал байлаа шүү дээ. Тэгээд энэ асуудлын шийдэл мэдээж нааштайгаар шийдэгдээгүй байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа байх. Гэхдээ энэ маань эрүүл мэндийн даатгал дээр сарын төлбөр дээр үзүүлж байсан хөнгөлт бүгдээрээ байхгүй болсон гэсэн үг биш учраас энийг яг Монгол үйлчлүүлэгчид маань ялгаж саргаж ойлгуулахад манай компани хамаг чухал үүргийг гүйцэтгэж та бүхэндээ энэ талаар хамгийн бодтой сайхан мэдээлэл хүргэе гэсэн ийм бодолтой байж байна. Тэгэхээр хамгийн энэ үйл явц маань юунаас эхэлсэн бэ гэдгийг жоохон хоош нь ухраагаа тайлбарлая л да. Тэгэхээр 2020 онд бид нар эрүүл мэндийн маш ноцтой байдал дэлхийд дахин нэг нөмөрч байсан ковид гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ ковидын үед Америк нэгдсэн улс хэдэн хууль гаргаж исэн. Түүний нэг нь ARPA гэдэг хууль байж байна. American Rescue Plan Act гэдэг. Энэ хуулийн хүрээнд Америк нэгдсэн улсын засгийн газар маш их хэмжээний санхүүжилтийг гаргаж нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах талаар нэлээд их бодлогуудыг хэрэгжүүлсэн. Тэрний нэг нь бол юу байсан бэ гэхээр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөн дээр enhancement буюу баяжуулж, өргөжүүлж, нэмэлт хөнгөлөлт оруулж ирсэн. Тэгэхээр бид нэр өвлийн үдэнд дараад явж ивэл хүн чам дахиад нэг хүнтэй хүртгөө өгчүүл илүү сайхан дулаахан болно гэсэн үг үстэй. Тэгэхээр ийм байдлаар нэмэлт санхүүжилт оруулж ирснээрээ тухайн үед эрүүл мэндийн даатгалд авж исэн үнийн жишгээр жишээлбэл нэг үйлчлүүлэгч $60 даатгалд авч исэн бол тухайн хүнд нэмэлт хөнгөлөлт орж ирснээрээ даатгалын үнийн сарын төлбөр нь $5 болтлоо буурж исэн ийм өөрчлөлт болсон. Ингэнгүүт энэ санхүүжилтээ цааш нь үргэлжлүүлж явсаар байтал өнөөдөр 2025 оны 12 сарын 31-нд
энэ нэмэлт хөнгөлөлт шүү. За үндсэн хөнгөлтөөс гадна оруулж ирж байгаа тэр хөвөнтэй дээр шиг одоо тэр нэмэлт хөнгөлөлтийг чинь дахин санхүүжүүлэхгүй гэдэг ийм шийдвэр гаргаж байгаа. Гэтэл энэ 5 жилийн хооронд бидний амьдрал, санхүү, нөхцөл байдал, мөнгөний хүчин чадал, мөнгөний одоо инфляц гэдэг юм ямар өөрчлөлтүүд болсон бэлээ гэдгийг та бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн үйлчилгээний маань үн үүссэн, эрүүл мэндийн даатгалын маань үүссэн, тэрний дээр бид нар 2020 онд 30-та залуу байсан бол одоо 2026 онд болоход 36-та болж байна. Тэгэхээр бидний эрүүл мэндийн даатгалын үн маань бидний настай хүртэл холбоотой байж идэг учраас ингээд одоо нөгөө тэр нэмэлт өгсөн enhanced benefit-ээс салгаад авчаар одоо бидний даатгалын үнэн дээр гив гинт огцом нэлээд их одоо үнийн тоон нэмэгдэж орж ирж байгаа. За энэ нэмэгдэж орж ирж байгаа энэ нөхцөл байдал чинь даатгалын бүтээгдэхүүний үн, бидний насны өөрчлөлт ийм юмнуудыг тусгаад ирэхээр хүмүүст хэлэхэд тэр хүмүүстэй ажиллаж байгаа даатгалын мэргэжилтнүүд бидний хувьд за таны даатгал ийм болж байна гэж ингэж танилцуулахад бас ер нь тун төвөгтэй ийм байдлыг үүсгэж байгаа. Иймэрхүү байна. Сая өөрөө чи ярьснаас ойлгоход саяын хуулиас бол үндсэндээ Obamacare одоо өгж ирсэн субсиди татаасыг бол хасаж баталж байгаа шиг байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр одоо бид нар одоо эрүүл мэндийн даатгалын бүртгэл эхлээд 11 дахь хоног дээрээ явж байна. За нийтдээ эрүүл мэндийн даатгалын үн ерөнхийдөө мэдэгдэхүйц хэмжээгээр өссөн байна. Хүн болгон дээр ерөнхийдөө мэдэгдэхүйц хэмжээ гэдэг дээр би бол 40-50 тэрнээс дээш ингээд 100 гаруй долларын сарын эрүүл мэндийн даатгалын даатгалдаа төлөх мөнгөний асуудал яригдж байгаа хгүй ийм хэмжээгээр илүү мөнгө төлөхөр болж байна. Гэхдээ энийг Affordable Care Act гэдэг юм буюу тэр Obamacare гэдэг юм бүхэлд нь байхгүй болгоцсон юм уу? Айлсэл энд үгжсэн бүх хөнгөлөлтийг байхгүй болгоцсон гэж ойлгож болохгүй нэ энэ дээр зөвхөн гэдэг enhanced benefit буюу нэмэлтээр олгож исэн benefit маань байхгүй болж байгаа. За тэгээд би бас үйлчлүүлэгчдэд өөрийнхөө сувгаар мэдээлэлүүд хүргэж явахдаа нэлээд тод тайлбарлаж байгаа зүйлээр мужууд бас өөр ингэсэн бодлогоодтай манай Колорадо мужийн хувьд бол гэр бүл дээр 109 орчим долларын нэмэлт хөнгөлөлт орж ирж байгаа учраас эрүүл мэндийн даатгалын 2026 оны бүртгэлийн явц бол тун хурдтай шуурхай боломж их сайхан явагдаж байна. Тэгээд манай мужийн үйлчлүүлэгчид бол бас Америк нэгдсэн улсад ирээд энэ мужид сууршиж амьдарч байгаад их талархалтай байж байна. За Калифорни мужийн даатгалын үнийн өсөлт харьцангуй гайгүй байна. За хамгийн их өсөлттэй нэлээд хүндрэлтэй байгаа муж бол Illinois мужийн эрүүл мэндийн даатгалын үнийн өсөлт маш их байна. Virginia муж дээр бас нэлээд их өсөлттэй. Гэхдээ хүмүүс энийг ойлгож хүлээж авч байна. Бид нар төгөлдрт хамтраад хийсэн нэвтрүүлэг байна. Бусад би өөрийнхөө сувгуудаар бас мэдээллүүдийг хүргэж байгаа учраас нэгдүгээрт хоёрдугаарт нь тухайн эрүүл мэндийн даатгалын биржүүдээс үйлчлүүлэгчид маань таны даатгалын автомат сонголт хийгдсэн иймэрхүү үнэтэй болж байгаа шүү гэсэн мэдээлэлүүд очсон тэрнтэйгээ танилцсан байж байгаа учраас хүмүүсийн хүлээж авж байгаа хандлага бас харьцангуй аятайхан байна. Нэг иймэрхүү нөхцөл байдалтай байна да. За ямар ч байсан мужаас бас хамаарад харилцсан адилгүй байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тиймээс бүх мужид байгаа хүмүүст хамаарах нийцсэн мэдээлэл бол өгөх төвөгтэй юм байна. Тиймээс магадгүй өөр мужуудад байгаа хүмүүсийн хувьд даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой мэдэхгүй чадахгүй ойлгохгүй зүйл байгаа бол найз зэгтэй холбогдоод мэргэжлийн зөвлөгөө авах юм боломжтой байна. За саяын хууль бол үндсэндээ 12 дугаар сард дахин санал хураалт хийх ийм тохиролцоонд хүрлээ. За магадгүй 12 дугаар сард дахин санал хураагаад саяын өөрчлөлт enhancement одоо батлагдвал одоо даатгал авсан байгаа хүмүүст ямар нэгэн байдлаар одоо ашигтай нөлөөлөх юм байх болов. За тэгэхээр ерөнхийдөө өмнөх ийм хуулиудын жишгүүдийг анзаарч харж яхад альва нэгэн хуулийг батлаад хэрэгжих өдрөө тэдэн сарын тэднээс хэрэгжинэ, ийм зарчмаар хэрэгжинэ гэдэг нөгөө хэрэгжилтийн зарчмыг бас тодорхойлоод явчихдаг.
Өмнө гарч байсан ARPA гэдэг хуулийн жишгээр харах юм бол энэ хууль батлагдахтаа 3 дугаар сард батлагдаад хуулийг хэрэгжүүлэхдээ retroactive буюу 2020 оны 1-р сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлнэ гэдэг ийм заалт өгчээс. Ийм заалт өгчхөөр яах вэ гэхээр 3 сард батлагдсан хуулийн бодиттой хэрэгжилтэн 5 сарын 1-ээс эхлээд хүмүүсийн даатгал дээр үнэнд буулгаж ирсэн мөртлөө эхний 4 сарын тэр татврын хөнгөлтийн зүрэг буцаад татвар дээр нь нэмж одлогсон ийм зарчмаар үйлчлээд явсан. Тэгэхээр хэрвээ энэ enhancement-ыг олгоё гэдэг ийм санал тавигдаад тэр шийдвэр гарах юм бол энийг бас буцаагаад 1-р сарын 1-ээс эхлээд хэрэгжүүлнэ гэд ингээ явчих юм бол өнөөдөр даатгал нь урд нь $100 төлжөөд өнөөдөр $200 болоод аваа явж байгаа хүмүүсүүдээ санаа зовлтгүй нах нь эргээд 1 сарын 1-ээс хэрэгжижнэ гэвэл шинэ хууль батлагдаад хизээ батлагдсан байсан ч гэсэн урагшаа хөөгдөд энэ мөнгө буцаад олгогдох ийм давуу талтай. Гэхдээ уржигдэр би харж байхад бол даатгалынх нь хөнгөлөлтийн хэлбэрээр энэ мөнгийг өгөхгүйгээр FSA буюу Flexible Spending Account хэлбэрээр хувь хүмүүст нь энэ мөнгийг хүргэж энэ мөнгөө захиран зарцуулах эрхийг эрүүл мэндийг хамгаалах зүйлдээ зарцуулах эрхийг хувь хүмүүст олгоё гэсэн нэг ийм бас нэг хувилбар явагдаж байгаа. Хэрвээ тэр хувилбараар орж ирвэл энэ мөнгөний зохицуулалт түгээлт даатгалын хэрэглэгчид хүргэх зарчим нь бас ямар байгууллагаар дамжиж хэрэгжихийг би бол одоогоор хэлж мэдэхгүй байна. Яриасаар дамжиж хэрэгжих юм уу? Энэ даатгалын тогтолцоогоор дамжиж хэрэгжиж эхлэх юм уу? Тэгэхээр хэрвээ тийм шийдвэр гаргаад FSA хэлбэрээр хүмүүст энэ нэмэлт хөнгөлтийн зүрэг үйлчлүүлэгчид хүргэнэ гэх юм бол энэ хүргэх зарчимтай холбоотой бас бид дараа энэ тал дээр бас сайхан нэвтрүүлэг ярилцлага хийж олон нийтэд мэдээлэл хүргэх шаардлага гарч болзошгүй байна. Тийм ээ. За тэгээ ерөнхийдөө магадгүй маргааш бас асуудал яригдах гэж байна. Тийм ээ. Маргаашийн доод танхимын хурал бас шалтгаална. Доод танхимаас хууль батлагдвал одоо бас нэг өөр хэрэг тийм ээ. Доод танхимд өчигдрийн Сенатын баталсан хуулбар батлагдах уу гэх мэтлэнгээр одоо маш олон асуудал тодорхой болсон байна. Тиймээс магадгүй хууль одоо эцэслэн батлагдсны дараагаар нарийн ширээ мэдээллийг бас дахин хүргэх нь зүйтэй хаа гэсэн ийм бодолтой байна. За тэгэхээр миний хувьд одоогоор 11 сарын 23-ны өдөр Вашингтон DC руу ажиллаар очихоор төлөвлөсөн байж байгаа. Магадгүй тэр үед хоёулаа бас нүүр тулж уулзаад энэ талаар дэлгэрэнгүй сайхан хөөрөлдөж олон нийтэд мэдээлэл хүргэх юм боломжийг товлоод байж да. За тэгвэл 11 сарын 23-нд бичлэн уулзаж тухайн үед магадгүй өрнөж байгаа үйл явдлыг бас үзэгчдэд хүргэхээр байна. За ингээд өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирсэн Peak Point Insurance Company мэргэжилтэн майд цэцэгтэй маш их баярлалаа. Сая ярьсан сэдвүүтэй холбоотой ер нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуулт байгаа бол та бүхэн майд цэцэгтэй холбогдож имэйл юм уу, утсаар юм уу, магадгүй одоо Facebook Messenger холбогдох ийм одоо өргөн боломжтой байна. За ингээд анхаарлаа хандуулсан үзэгчдэд маш их баярлалаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя.